Монголын балетын хөгжлийн сан анх 2010 онд сонгодог бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлж сурталчилгын тулд бий болсон. Өнгөрсөн хугацаанд олон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Монголын үндэсний балет улсын уралдаан байлаа. Энэ уралдаан нь ирээдүйн балетчдыг эрт нээн илрүүлж цаашид хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг юм. Балетаар хичээллэгч хүүхэд залуучуудын ур чадварыг сайжруулах, авьяас чадварыг хөгжүүлэх, улсын болоод олон улсын уралдаанд амжилттай оролцох боломжийг нээж өгөх зорилгоор Монголын үндэсний балет улсын уралдааныг 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. 4 дахь удаага болж байгаа уг уралдаан энэ жил 11-р сарын 1-ээс 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр болох юм. Бүжигт хайртай тэр дундаа балетын урлагаар хичээллэж байгаа хүүхдүүд мөн тэдэнд энэ урлагийн төрлийг зааж зөвлөж байгаа багш нарын хүсэн хүлээдэг уралдааны нэг бол Монголын үндэсний балет улсын уралдаан юм. Монголын балетын үндэсний сургууль маань өөрөө яг сурагчдын дунд цахим уралдаан хийсэн л дээ өнгөрсөн жил. Яг нэг ковидын үед, яг хөл хорионы үед. За энэ дээрээс бид нар ерөнхийдөө бол хүүхдүүдийн идэх, за дээрээс нь ямар ч тохиолдолд хүүхдийн урам зориг ч юм уу те ер нь хүн гэдэг өөрөө те зогсошгүй яг банкын урам дэм хөгжил одоо гэдэг баяр баясгалыг мэдэрч тэгжээж тэрэндээ хөгжиж тэр нь одоо бас нэг гоё амьдралын утга учруулж идэг гэх шиг хүүхдүүд маань тэн дээр бол маш идэвхтэй оролцсон. Би өөр тэрийг бол онцч хэлмээр байгаа. Жохон балет мэддэг ч юм уу те тэр тал руу илүү ойрхон хүмүүс ахын бол эхний нэгдүгээр шалгуур жишээ нь яг дасгал хийж харуулна. Яг зөв хийж гинөө. Яг балетын тавилтыг бид нар одоо яг хийж байна. Тэгэхээр тэмцээний маань ер нь бол тэмцээн өөрөө нөгөө нэг энэ балетыг тэ хэрхэн яаж хөгжүүлэх тэ тэр хандлагыг бас өөрчлөх тэн дээр бусд нь бас тэндээс харж сурах дангац одоо юу гэдгийг ойрхон юм хотод байгаа ч юм те дөрөж эрдэмтэн театр дээр бүжиглэж юм эсвэл Монгол Улсын концерт дээр зааж байгаа багш нар гэхээс илүүтэйгээр бусад одоо сурж байгаа энэ бүжиг зааж байгаа хүмүүсүүд маань эндээс бас богино хэмжээнд бас мэдлэг авах бас боломжийг бас бүрдүүлж байгаа. 3 дахь зүйл нь гэвэл маш олон хүүхдүүд балетээр хичээлдэг болсон. За сүүлийн одоо 10 жилд гэж хэлж болно. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө хүүхдүүд маань яг одоо харж тий яг үлгэрлэн дөөрэлэх. За энэ дээр би одоо үнэхээр мундаг юм уу гэдгийг бас тэндээс харах тэр боломжийг бас өгж байгаа. Монголын үндэсний балет 4 улсын уралдааны ганцаарчилсан төрөлдөө 9-өөс 11 нас, 12-оос 14 нас, 15-аас 18 нас, багийн төрөлд 6-аас 8 нас, 9-өөс 11 нас, 12-оос 14 нас гэсэн ангиллаар оролцох юм. Уралдаанд улсын хэмжээнд балетаар хичээллэж байгаа сурагч оюутнууд мөн гадаадад амьдарч байгаа монгол сурагчид Монгол дахь балетын сургууль болон студид суралцж байгаа гадаадын иргэд бичлэгээр оролцох боломжтой. Өмнө Солонгост бас цахим олон улсын тэмцээнд бас манайхан оролцож маш амжилттай оролцсон байгаа л да. Манай одоо балетын үндэсний сургуулийн сурагч София жишээ нь амжилттай оролцсон тий. Тусгай байр авсан байх жишээ нь тий. Тэгэхээр ер нь цахим уралдаанд тий одоо гэдэг сургуулийн зүгээс орж байна. Мэдээж Монгол улсын нэрийг үлдэж орж байна тий. Одоо энэ өмнөд аврагдаж байна. Хуучин бол очоол ингэдэг байсан бол бас одоо энэ тэд нар бас цахимыг нэвтрүүлсэн учраас бас бусад хүүхдүүдийг те бусад орны хүүхдүүдийг тэд нар маань одоо цахимаар хараад би хаана байгаа гэдгийг бас харчихна. Яг уу яванд тэд нар маань чөлтөлтэй бидэртэй адилхан гала хийхдээ яг битээр үе те тайзан дээр яг тэр амьд харилцааг үүсгэх юм бол илүү гэдэг дээр бол санал нэгдэж л байгаа л да. Монголын балетын үндэсний сургуулийн ахлах болон дунд шатны сурагчид энэ сард Өмнөд Африкийн олон улсын 8 дугаар уралдаанд анх удаа оролцсон юм. Урлагт хэл сэтгүүл ирээдүйн авьяаслаг балетчидаа мөн тэднийг үргэлж дэмжиж бэлтгэж байдаг багш нарт нь амжилт хүсч эх орныхоо нэрийг олон улсад гаргахыг хүсэж байна.